Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Star K-pop ямар амттай мэдсэн үү? Korean Mesos. K-pop All Star. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн дугаараар нэлээд заваан зүйл ярих байгаа. Тиймээс болж игэл сонсож явахдаа юм идэхгүй байхыг зөвлөе. Бас ойрд цуврал алуурчны талаарх дугаар оруулаагүй утсан билээ. Тэгээ сонсогчд маань одоо цуврал алуурч яагаад ярихгүй байгаа юм бэ гэж нэлээд битсэн болохоор тэр хүсэлтийн дагуу энэ сард нэг цуврал алуурчин, за эх сард бол бүр 2 дугаараар цуврал алуурчны түүх ярихаар бэлдсэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн дугаарынхаа гол яриараа орцгоё. 1996 оны 10 дугаар сард Нью-Йорк мужид харьяалагддаг Улстер тойргийн Ллойд хотын цагдаагийн хилтээс 39 настай Wendy Myers гэх эмэгтэй Орос оргуу алга болсон гэсэн мэдээлэл очсон. За тухайн эмэгтэй бол жижиг биетэй, цайвар арьстай, богинохон хүрэн бор өстэй, бор өнгийн нүдтэй эмэгтэй гэж тодорхойлсон байсан. За түүнийг бол хамгийн сүүлд Кингстоны өмнөд хэсэгт байдаг Хадсон мөрний эрг орчин байрлах Highland хотын Valley Rest зочид буудалд харсан байдаг. За бас 2 сарын дараа буюу 1996 оны 12 дугаар сарын ихээр одоо 29 настай Jenna Baronic ээж Patricia Baronic гэх эмэгтэй бол Орос оргуу алга болсон гэж мэдгдсэн. За Jenna болохоор жижиг биетэй, бор өстэй, нуруунд дээрээ бүрэгдийн шивэстэй, баруун гар дээрээ pop гэж бичсэн одоо бас шивэстэй эмэгтэй гэж тодорхойлсон байсан. За түүнийг бол хамгийн сүүлд 96 оны 11 сарын 29-нд Poughkeepsie хотод нэг эрэгтэйтэй маргалдаад зогсож байгааг нь харсан гэсэн байсан. За Poughkeepsie хот болохоор Нью-Йорк хотоос хоошоогоо 145 км-ийн зайтай оршдог 28,000 хүн амтай тийм жижиг хот байд юм байна. За гэхдээ хотын төв хэсэгт нь байнгын хар тамхины худалдаа явагддаг, үе үе хүчирхийлэл гардаг. За тэгээ тэр хаваар бол биеэ үнэлэгчид ч гэсэн их харагддаг. Буун дууч гэсэн цөнгүү гардаг, нэлээд эвгүй гэж хэлж болохоор газар юм байна. Зарим хүмүүс Jenna-г тухайн өдөр хар тамхинаас болж хүнтэй хэрэлдсэн гэж бол ярьж байсан. За тэгээд тэр нь болохоор хамгийн сүүлд Jenna-г амьд харсан мөч байсан. Сургуу басан тухайн мэдээллийг Poughkeepsie хотын цагдаагийн хилтэст өгч цааш нь одоо мөрдөн байцаах хилцс рүү шилжүүлсэн. 1997 оны 1 сарын 1-ээс энэ хилцийн дараагаар бол тус хилтэст 29 жил ажилласан туршлагатай мөрдөгч дэслэгч Bill Segrest томилогдсон юм байна. За хэдийгээр эхний дурдгдсан Wendy Myers-ыг алга болсон тухай мэдээллийг Lloyd хотын цагдаагийн хилтэст бүртгүүлсэн ч гэсэн тэр Wendy гээд эмэгтэй Poughkeepsie хотын төв хэсэгт байнга очдог байсан болохоор тентхийн цагдаагийн хилцээхэн ч гэсэн мэддэг болсон байсан. За өнөөдрийн яригдж байгаа энэ хэрэг дээр бол дэслэгч Segrest гэх хүн нэлээд одоо дурддагдж яригдах болно. За энэ хүн бол 29 жил цагдаагийн байгууллагт ажилласан туршлагатай 1997 оны 1 сарын 1-ээс Lloyd хотын цагдаагийн хилцээний дараагаар томилогдож ажиллаж эхэлсэн тийм хүн байгаа. За тэгээ саяын дурдгдсан 2 эмэгтэй алга болсон хэрэг дээр дэслэгч Segrest бол илүү анхаарлаа хандуулж эхэлсэн. За тэгжээтэл 1997 оны 1 сард 47 настай Kathleen Hurley гээд эмэгтэй бас л алга болсон. За тухайн эмэгтэй нь хамгийн сүүлд Poughkeepsie хотын төвд харсан гэсэн мэдээлэл ирсэн. Kathleen бас л цагаан арьстай, бор үстэй, жижиг биетэй, зүүн гарын булчин хэсэгтээ CJ гэсэн шивэстэй байсан. Цагдаагийн байгууллага бол сургуу алга болсон хүмүүсийн тухай мэдээлэл хүлээж авах нь тийм ч юр бусын асуудал бол биш байдаг. Гэхдээ тухайн үед энэ Jenna, тэгээд Myers, Hurley гээд 3 эмэгтэй алга болсон асуудал хоорондоо одоо холбоотой юм шиг санагдчихсан юм. Яг нь ерөнхийд нь авч үзэх юм бол хүмүүс одоо олон шалтгаанаар ингээд ор сургуу алга болдог. Гэр бүлийн маргаан, за гэрээсээ зугатаах, хар тамхи, за эсвэл тэнмэл тийм амьдралын хэм маягийг илүү үзэх гэх мэт шалтгаанууд бол цөөнгүй байдаг. Зарим хүмүүс одоо өөр хот, мужид баривчлагдахтаа гэр бүлийнхэндээ огт мэдэгдэхийг хүсэхгүй тохиолдол ч гэсэн байдаг. Бас зарим тохиолдолд шинэ газар руу нүүж хэсэг хугацааны дараа буцаж ирдэг хүмүүс ч гэсэн байдаг. За ихэнхдээ бол сургуу болсон хүмүүс хэдхэн хоногийн дотор одоо олддог гэсэн судалгаа бол байд юм байна. Тэгэхээр тэр нэг алга болсон гэж цагдаад өгсөн мэдээлэл нь бол
хүчингү болдог. За саяын 3 эмэгтэй гэхдээ одоо арай л тийм өөр байсан. За тэслэгч Segrest эхлээд бол наркотикийн нөхөн сэргээх төв буюу NRU-гээс мэдээлэл авахыг хүссэн байгаа. За NRU нь болохоор бусад цагдаагийн хилцтэй адилхан гудамжинд ихэнх цагаа өнгөрөөдөг хар тамхичид, нууц мэдээлэгчид, гэмт хэрэгтнүүд, биеийн үнэлэгчид зэрэг гудамжны хүмүүстэй байнга харьцаатай байдаг болохоор тэднээс ингээд нөгөө шинэ мэдээлэл одоо байнга авдаг юм байна. За тэгсэн чинь NRU тэслэгч Segrested Poughkeepsie хотын Main гудамжны зарим биеийн үнэлэгчид тухайн хотын нэг эрэгтэйг бол маш тийм бүдүүлэг, харгас зантай, бэлгийн харилцаанд орж явах үеэр хүчирхийлэл үлддэг гэж гомдол гаргаж ирсэн тухай мэдээлсэн байсан. За тэр хүнийг болохоор Kendall Francois гэдэг Poughkeepsie хотын төвөөс хэдхэн минутын зайтай Fulton өргөн чөлөөнд амьдардаг тийм хүн юм байна. За энэ мэдээллийг сонссон дэслэгч Segrest бол Poughkeepsie хотын цагдаагийн хилтэст хандаад Francois-гийн талаар асууж тодруулсан. За тэгсэн чинь тэр Франсуа гэдэг эрэгтэй болохоор саяхан нэг биеийн үнэлэгчид маш харгас хүчирхийлэл үйлдсэн талаарх гомдол цагдаа дээр бол очсон байсан. За тэр мэдээлэл дээр нь тулгуурлаад мөрдөгчд 1997 оны 1 сард Fulton өргөн чөлөөний 99 тоотод байдаг Франсуагийн гэрээг нууцаар ажиглаж эхэлсэн. За гэхдээ хэдэн 7 хоногийн турш ажигласан ч гэсэн ямар нэг шинэ мэдээлэл олж авч ерөөсө чадаагүй. За дараа нь нэг биеийн үнэлэгч цагдаагийнхантай хамтран ажиллаад биедээ рекорд хийх төхөөрөмж зүүгээд тэгээд Франсуатай бол уулзахаар болсон. За тэгээ тэр эмэгтэй болохоор хотын төвд байнга зогсдог газартаа Франсуагийн цагаан өнгийн Toyota Camry машин эрсдэл нь хүлээж исэн. За машинд нь огт сууж болохгүй гэсэн хатуу заавартай байсан ч гэсэн тэр бол хэд хэдэн удаа Франсуатай ярилцах боломж гаргаж чадсан юм байна. За гэхдээ харамсалтай нь цагдаа нар тухайн яриаг нь хянжсэн ч гэсэн хэрэгтэй мэдээлэл юусаа авч чадаагүй. Тэгээ тэр явдлаас одоо 2 сарын дараа буюу 97 оны 3 сарын 7-нд Catherine Marsh гэх эмэгтэйг ээж нь одоо сургуу алга болсон гэж цагтаад бол мэдэгдсэн байгаа. За Catherine-ыг хамгийн сүүлд 1996 оны 11 сарын 11-нд мөн л одоо Poughkeepsie хотод харсан гэсэн мэдээлэл байсан. За амьд байгаа нь хамгийн сүүлд ингээд 4 сарын өмнө харагдсан болохоор хэргийг нь шалгах нэлээд бол төвөгтэй байсан. Тэгээд энэ Catherine Marsh гээд эмэгтэй бусад алга болсон эмэгтэйчүүдтэй адилхан цагаан арьстай, жижиг биетэй, цэнхэр нүдтэй, бор устэй. За тэгээд өөрийнх нь хувцас, хувийн эд зүйлс нь гэртээ одоо хിവэрэ үлдсэн байсан. За тэгээд дараа нь болохоор Америкийн нэгдсэн улсын бүх мужуудаас олдсон танигдаагүй тийм цогцснуудын талаарх мэдээллийг шалгаж үзэхээр болсон. За цагдаагийн байгууллага танигдаагүй цогцос, сургуу болсон хүмүүсийн мэдээллийг тулгаж үзэх нь бол ердийн асуудал байдаг. За сургуу болсон бүх охидын тухай бүртгэлийг шалгаж тэднийг хаана ихтэй баривчлагдсан эсхийг ч гэсэн тодруулсан. За тэдний ихэвчлэн явдаг байсан газруудаар нь хайгуул хийж Рамапогийн аврах ангийн тусгайлан бэлтгэгдсэн цогцос хайгч нохоонуудыг ашиглаад хот орчмын газруудаар бол ирж хайсан боловч хэргийг ахиулах ямар ч уулмуур болон одоо сэжүүр өрсө олдоогүй. За тэгээд эслэгч Segrest бол энэ талаар тайлбарлахдаа гэмт хэрэг болсон гэх баримт бидэнд одоогоор байхгүй байна. Энгийнээр харахад бол энэ зүгээр л нэг орос сургуу алга болсон хүмүүсийн мэдээлэл боловч мөрдөгчдийн хувьд бол эдгээр эмэгтэйчүүдэд ямар нэг зүйл тохиолдсон гэдэгт бид итгэлтэй байна гэж ярьсан байна. 1997 оны 4 сард Poughkeepsie-гийн цагдаа нар холбооны мөрдөх товчооноос тусламж хүссэн. За холбооны мөрдөх товчооны мөрдөгчд бол энэ хэргийн нөхцөл байдлаас нь болоод ямар нэг сэжүүр эсвэл одоо яг ямар нэг гогдох зүйл ерөөсөө байхгүй байсан болохоор боломж нь хязгаарлагдмал гэдгийг ойлгосон. Ядаж одоо юу гэдэг сэжигтнийг ингээд одоо эхний байдлаар тодорхойлж гаргаж ирэхийн тулд тэдэнд хэргийн газар ер нь бол хэрэгтэй байсан. За хэргийн газар гэх зүйл угаасаа байхгүй. Тэгээд ч гэмт хэрэг болсон гэдгийг нотлох ямар ч баримт угаасаа байгаагүй. За тэгэж байжгаад 1997 оны 10 сарын 9-нд 27 настай Michelle Eason Poughkeepsie хотоос орос сургуу алга болсон гэсэн мэдээлэл ирсэн. За энэ эмэгтэйг ч гэсэн бас л хотын төвд хамгийн сүүлд харсан. Гэхдээ бусад одоо алга болсон эмэгтэйчүүд бүгд цагаан арьстай байсан бол Michelle хар арьстай байсан. За тэгснээ бас л жижиг биетэй 157 см өндөртэй 52 кг жинтэй байсан. За энэ явдлаас ердөө 1 сарын дараа буюу 11 сарын 13-нд 29 настай Mary Healy Giacone гэдэг эмэгтэй одоо сургуу болсон гэж цагдаагийнхан өөрсдөө мэдэгдсэн юм байна. Яагаад гэхээр Mary-гийн ээж нь
97 оны 10 сард нас барсан. За тэгээд аав нь болохоор Нью-Йорк мужийн хорих байгууллагаас тэтгэвртэй гарсан хүн байд юм байна. За тэр бол цагдаагийн байгууллагад хандаад охиноо хайхад тусалцаа хүссэн. Тэгээд охиноо олоод ээж нь нас барсан талаарх мэдээг дуулгах тийм зорилготой байсан юм байна. За тэгээд цагдаа нар хэдэн хүнээс лавлж шалгаж үзсэн чинь Мариг хамгийн сүүлд 97 оны 2 сард бас л нөгөө Poughkeepsie хотын гудамжинд хамгийн сүүлд амьд явж байгааг нь харсан хүн байсан. За Mary бас л бусад эмэгтэйчүүдтэй адилхан жижиг биетэй 162 см өндөртэй 50 кг жинтэй байсан юм байна. За ингээд цагдаа нар энэ хэрэг дээр хүчээ буурч их нэмэгдүүлэхээр шийдсэн. За энэ эмэгтэйчүүдэд бол төстэй талууд угаасаа их байсан. Бүгдээрээ Poughkeepsie хотод эсвэл энэ хотын ойролцоо амьдардаг байсан. Биеийн пропорц нь адилхан. Зарим нь бол биеийн үнэлж ийсэн. За ихэнх нь бол гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байгаагүй. Тэгээд бүгд ор сургаггүй алга болцоосон. За дараагийн хэдэн саруудад бол цагдаа нар сургаггүй болсон эмэгтэйчүүдийг олохын тулд янз бүрийн арга хэрэглэж эхэлсэн. За нисдэг тэргээр хайгуул хийх, хаацсан мөрөн болон түүний ойролцоох суурингуудаар явж шалгасан. За бас цагдаагийн нууц мэдээлэгчид гэж байд юм байна. Тэднээс боломжит бүх мэдээллийг бол цуглуулсан. За бас хэдэн зуун хүнээс байцаалт авсан боловч ямар ч бариад авах нотлох баримт тэгээд эмэгтэйчүүдийн цогцос олдоогүй болохоор хэрэг бол мухардалд орж эхэлсэн. За тухайн эмэгтэйчүүдийн зарим нь бол биеийн үнэлэгчд байсан болохоор нөхцөл байдлыг улам бүр хөндрүүлж ийсэн. За яагаад гэхээр тэд нар бол баг ямар ч хүний машинд суучдаг. За тэгээд биеийн үнэлэгчдийг авсан хүмүүсээс байцаалт авлаач гэсэн тийм ч амархан бүх зүйлээ ингээд дэлгээд ярихгүй нь бол угаасаа ойлгомжтой. За тэгээ цаг хугацаа өнгөрч цагдаа нар юу ч хийхгүй суусан гэвэл бас үгүй. Хид хідэн хүнийг баривчилж байцааж исэн. 1997 оны 100 Poughkeepsie-д очсон өөр нэг газраас ирсэн нэг эрэгтэй урд нь бол хүчингийн эргээр ял авчихсан юм байна. За тэгсэн чинь тэрийг бол нөгөө сургуу алга болсон эмэгтэйчүүдийн хэрэгтэй бас холбоотой байж магадгүй гэд шалгаж эхэлсэн. За тэгснээ энэхүү эрэгтэй нь болохоор хэрэг эцэлж шийдвэрлэгдэх хүртэл гол сэжигтнэр тооцогдож исэн юм байлээ. Бас нэг өөр эрэгтэй биеийн үнэлэгчдтэй маш бүдүүлэг хүч хэрэглэж харьцдаг байсан болохоор тэрийг ч гэсэн цагдаа нар бас сэжигтнэр татсан. 1997 оны 6 сард бас нэг эрэгтэй Poughkeepsie-гийн нэг эмэгтэй хүчирхийлж зодсон хэрэгээр бол баривчлагдсан. За тэгээ сүүлд нь болохоор энэ хүнийг анхны 3 эмэгтэй сургаггүй болох үеэр цагдаа хорж ирснийг нь бол тогтоосон. За ингээд ийм хид хідэн хүмүүсийг байцааж сэжигтэн хид гарч ирж исэн дотор нь Kendall Francois чагсаалтын дунд нь бол багтжсэн. Олон нийт бол ор сургаггүй алга болоод байгаа эмэгтэйчүүдээс болоод нэлээд төгшүүртэй байдаг болж цагдаа нарыг шүүмжлэх нь бол ихссэн. Цагдаа нар тухайн эмэгтэйчүүдийг биеийн үнэлэгчд байсан болохоор алга болсон явдлыг нь ноцтой авч үзэхгүй байна гэж ихэнх иргэд бухимдалтай хандж исэн. За дэслэгч Segrest хэлэхдээ энэ эмэгтэйчүүдийн амьдралын хэм маягт тогтсон хуваар гэж байдаггүй. Гэр бүлийнх нь байдал эвгүй тийшээ хандсныг цаг алдаж цагдаа нарт мэдээлдэг. Тухайн эмэгтэйчүүдийг хэсэг хугацааны дараа буцаад гэртээ ирчих байхаа гэж найдаж исэн гэж ярьсан. За энэ хэргийн талаар сонин хэвлэлээр цацагдаж эхлэх үед Poughkeepsie-гийн цагдаа нар хэдийнэ 8 сар гаруй энэ хэргийн мөрдөн байцаалтыг явуулсан байсан. Мэдээж олон нийтэд мөрдөн байцаалтын дэлгэрэнгүй мэдээллийг ил тодор дэлгэж болохгүй байсан. За тиймээс цагдаа нар бол иргэдээс ирж байгаа шүүмжлэлийг чимээгүй тэгээд хүлээж авчихсан баг. За тэгэж байжгаад Kendall Francois-гаас алга болсон эмэгтэйчүүдийн талаар байцаалт авахар шийдсэн. За тэгээд тэдний гэрээг нь ажиглаж удахгүй Francois-гийн өдөр тутмын рутиныг нь олж мэдсэн. За тэгээд тэр нь юу байсан гэхээр Francois бол өглөө болгон ээжигээ ажилд нь буюу ойролцоох сэтгцэн эрүүл мэндийн төвд хүргэж өгдөг. За ээж нь болохоор тухайн эмнэлэгт нь совилогч хийдэг байсан юм байна. За тэгээд дараа нь болохоор хотын төвд эргэж ирээд тэр хавийн гудамжаар нь явдаг. Тэм нэг зуршилтай хүн байсан. За нэг өглөө бол дэслэгч Segrest болон бусад мөрдөгчид Francois-г зогсоогоод цагдаагийн хилс рүү явж байцаалт өгөө гэж бол хэлсэн байгаа. За Francois маш тийм тайван ээлдэг байдлаар зөвшөөрөөд өөрийнхөө машинаар цагдаагийн хилс рүү явж очсон. За тэгээ хідэн цагийн турш байцаагдаж цагдаа нарын асуусан бүх асуултуудад хариулсан. Цагдаа нарт ямар ч нотлох баримт бас уул мөр ерөөсө байхгүйсэн болохоор Francois тэдэнтэй ярилцахад ямар нэг саад ерөөсө гараагүй. Юрдэн л асуултууд асууж тэрэнд нь торохгүй хариулж байгаа юм шиг санагдсан ч гэсэн бүх ярианд нь бол мөрдөгчөд итгээгүй. За тэгснэ цагдаа нар түүнтэй хамт гэрт нь очиж Francois бүр нэг мөрдөгчийг өрөөндөө оруулсан. Тэгсэн чинь тэр явж очисон мөрдөгч нь буцаж ирээд байшингийн
дотор тал үнэхээр аимшигтай байсан. Хаа сайгүй хог новш бүх зүйл нь эмх замбраагүй. Тэгээд маш муухай үнэртэй байсан гэж ярьсан байсан. Яг тухайн үед бол үнэхээр Франсуаг хэрэгтэй холбох юучгүй байсан болохоор түүнийг сул чөлөөтэй явуулахаас өөр арга угаасаа байгаагүй. За тэгж байжгаад 1998 оны 1 сарын сүүлээр Kendall Francois нэг биеийн үнэлэгч эмэгтэй хүчирхийлсэн хэрэгээр баривчлагдсан. За тухайн гэмт хэрэг нь тэдний гэрийнх нь 2 давхурт болсон байсан. За хохирогч эмэгтэй хэлснээр бол Франсуа түүнийг Poughkeepsie хотын Canon гудамжны ойролцоо машинаар авч явсан. Тэгээ дараа нь мөнгөтэй холбоотой хэрүүл үүсээд Франсуа түүний нүүрлүүн цохиж унгаасан. За тэгчээд хоолойг нь боож нөгөө эмэгтэй аргалаад ямартаач тайвшруулж чадсан. За тэгээ бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсний дараа бүх зүйл бол намжсан байна. Тэгээ дараа нь Франсуа түүнийг бол Canon гудамж руу буцаагаад хөрөөж өгсөн юм байна. За тэгээд энэ хэрэгээс болж Франсуа 15 хоногийг шоронд өнгөрүүлсэн. За энэ цагаас хойш 1998 оны 6 сарын 12-нд 51 настай Sandra Jean French гэдэг эмэгтэй алга болсон. За тэр эмэгтэй цагаан арьстай 152 см өндөр, ердөө 54 кг жинтэй, бор ногоонуудтай, туранхай биетэй тийм эмэгтэй байсан. За тэр болохоор Poughkeepsie-гаас зүүн тийш 20 милийн зайтай Dover гэдэг жижиг хотоос алга болсон гэж бол мэдэгдсэн юм байна. Түүний машиныг нь Poughkeepsie хотын төвд Франсуагийн гэрээс ердөө 3 гудамжны зайд орхигдсон байдалтай байхад нь олсон юм билээ. За 1998 оны 7 дугаар сард алга болсон эмэгтэйчүүдийг хайх тусгай ажлын хэсэг байгуулагдсан. За тэгээд тэр цагаас хойш бол Poughkeepsie хотын цагдаа, Нью-Йорк мужийн цагдаагийн мөрдөгчид бүтэн цагаар ажиллаж эхэлсэн. За ажлын тусгай хэсгийн албан агчид хотын төвийн маркет болон мейн гудамжны уулзалт мөн цагдаагийн хилцээний ойролцоо байрлаж исэн боловч олон нийтэд энэ тухай ямар ч мэдээлэл өгөлгүй нууц байлгахаар шийдсэн. За ер нь бол ийм тусгай баг байгуулсан явдал нь тухайн үедээ нэлээд тийм ховор гэж хэлэгдэж болохоор зүйл байсан. За яагаад гэхээр ийм төрлийн ажлын хэсэг нь ихэвчлэн цогцос олдсон гэмт хэргийн нотлохоо илэрсэн үед л байгуулагдсан юм байна. За мөрдөн байцаах багийн ихэнх гишүүд алга болсон эмэгтэйчүүдийг аль хэдийнэ амиа алдсан ямар нэг цуврал алуурчны золиос болсон гэж бол бодож исэн. За ер нь энэ ажиллагаанд мөрдөн байцаалтын нарийн ширийн зүйлсийг огт задруулахгүй байх хатуу заавар мөрдөгчдөд өгсөн байсан. За тэгээд ч ингэж нууцлаг байсан явдал нь амжилттай ажиллах гол түлхүүр нь болж чадсан юм байна. За ялангуяа олон хүний амнаас яригдж байгаа ийм төрлийн хэрэг дээр цагдаа мөрдөгчүүд бол мэдээлэл задруулж олон нийтэд дэлгэх юм бол алуурчинд тэр нь бол сэрэмжлүүлэг болж ийш тийшээ зүхтах эрсдэлтэй байдаг. Солонгосын алдарт All Star Chips цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарсан байна. За original буюу хамгийн энгийн зөөлөн амттай давстай төрөл. За бас salted egg давстай өндөгний өрмөц амттай төрөл. Мөн K-pop гэсэн төрөл нь солонгос маягийн майонезтэй хамгийн сонирхолтой төрөл. Харин дөрөвт төрөл нь double cheese буюу ердийн нэгэн төрлийн биш чеддар болон моцарелла гэсэн хоёр өөр төрлийн бэслэгтэй болохоор гайхалтай амттай төгс хослол гэж хэлж болно. Зүгээр нэг энгийн бэслэгтэй чипс биш, хоёр төрлийн амтлаг бэслэгний гайхалтай хослолоор All Star Chips-ийг та заавал амсаад үзээрэй. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. За тэгжсэн чинь 98 оны 8 дугаар сарын 26-нд 25 настай Katina Newmaster гэдэг нэртэй эмэгтэй бас л орсоргүй алга болсон. За тэгснээ бас бусад эмэгтэйчүүдтэй адил жижиг биетэй, бор өстэй байсан. Түүнийг бол хамгийн сүүлд мөн л Poughkeepsie хотын төвд гудамжинд хүн харсан байсан. За яг цагдаа нарын хамар дор уг нь бол цуврал алуурчин байгаад байгаа боловч алга болсон эмэгтэйчүүдийн цогцос олдохгүй. За тэгээд ч хэнийг дагаад явж ирснийг нь харсан хүн байхгүйсэн болохоор ингэж удаан хугацаанд илрүүлж чадахгүй явсан гэж бол үздэг. За тэгээ хотын иргэд бол айснаас болж тэрийг уур бухимдал болгож гадагшлуулж исэн. Биеийн үнэлэгчд хүртэл гадагшаа гарахаас айдаг болж бид бол нийгмийн доод давхаргын хүмүүс биднийг сургахгүй болсон гэдгийг анзаардагчгүй. Биднийг анхнаасаа л гудамжинд байх эрхгүй хүмүүс гэж үздэг. Энэ бол зөвхөн цагдаа биш, нийгмийн хандлага гэж нэг биеийн үнэлэгч эмэгтэй бол сонинд яриа өгсөн байсан. За бас 2 жилийн турш охин нь орсоргүй болсон явдал дээр Patricia Barron хэлэхдээ хэрвээ тэр эмэгтэйчүүдийн нэгийг нь л олчих юм бол бусд нь бүгд олдноо гэж бараг л зүүн бэлэгтэй хүн шиг оноод хэлсэн байсан. Өөрөө ч бараг энэ таамаглал нь үнэн байсныг тухайн үедээ бол мдээгүй. За тэгээд Poughkeepsie хотын цагдаа, Нью-Йорк мужийн цагдаа болон холбооны мөрдөх товчоо гэд бүхий л хүчтэй баг бүрэлдэхүүн маркет гудамжны офисын байрнаас холгүйхэн байдаг. За жинхэнэ аимшигын гэж хэлж болохоор байшинд
бүх зүйл нуугдчихсэнийг даанч мэдээгүй явж исэн. За тухайн байшинг бол хөршүүд, хөөхтүүд гээд ойр орчмынх нь бүгд мэддэг. Өдөр болгон одоо ажил руугаа гарахдаа, машина парклахдаа, дугуй унахдаа, за эсвэл гадаа тоглохдоо тэр байшин руу хардаг байсан. Шуудан зөөгч хөршийн хүүхдүүд бас хүргэлтийн ажилчид ч гэсэн тэр байшинг бол маш сайн мэддэг байсан. Яагаад гэхээр тэр байр нь бүр аимшигын заваа үнэртэй байсан юм байна. 1998 оны 9 сарын 1-ний мягмар гаригийн өглөөний 8 цаг 30 минутын орчимд тэр байшингийн 2 давхарт байх нэг эрэгтэй залуухан жижигхэн биетэй биеийн үнэлдэг эмэгтэй хоолойг нь чимээгүйхэн боож исэн. Тэгээд тухайн алхаж оролцож байгаа хүн нь болохоор хотын гудамжаар орой үдэш охид хүүхнүүдийг хайж явдаг асар том биетэй хар арьстай эрэгтэй байсан. За тэр хүн бол аврах том гараараа эмэгтэй хоолойг боож эрхий хуруунуудаа гүн шигтгэж нөгөөх нь хөрхий одоо хамаг чадлаараа эсэргүүцэж амьд тэмцэжсэн. За яаж агаад гэдгийг нь мэдэхгүй ямар тач тэр эмэгтэй одоо гараас нь одоо мултарч гэрээс нь явахыг зөвшөөрүүлж чадсан юм бэлээ. За тэгээ тэр эрэгтэй удалгүй тэр хүүхнийг хотын төвийн гудамж руу буцааж хөргөж өгөхөөр болсон. За тэгээ тэр хоёр бол цагаан өнгийн Camry машинд нь суугаад эхлээд бензин колонк орохоор болсон. Колонк руу дөхөж очих үеэр нь бол нөгөө эмэгтэй машинаас гинэд өсөрч буугаад тэ ашгүй азар ол цогтож чадсан. За тэгээ байжсэн чинь ойролцоохон 2 цагта тараах хуудас бэлдээд Катина Ньюмастер гэх эмэгтэй алга болсон хэрэг дээр олон нийтээс тусламж хүсэх тийм хуудас тараах гад байжсэн. За тэгсэн чинь нэг залуу амьсгаатцсан тэр хоёр дээр гүйж явчиход сая нэг эмэгтэй надад өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэдгээ хэллээ гэж ярьсан. За тэгээд тэд бол тухайн эмэгтэй дээр очиж цагдаагийн хилцс рүү аваад явсан. За тэгээд тэр эмэгтэй Kendall François-гийн эсрэг гомдол гаргасан байна. Тэр өдрийнхөө үдээс хойш нь гэхэд цагдаа нар François-гийн гэр болох Fulton өргөн чөлөөний 99 тоот руу явж очиж үйлцэн хэргийнхэн талаар асуухаар шийдсэн юм байна. За гэхдээ тэгж очих үеэрээ бол гэрлүү нь явж ороогүй. За харин хилцээр ирээд байцаалт өгөө гэсэн чинь огт татгалзалгүй зөвшөөрсөн. За тэгээд Kendall François гэх этгээд сургуу алга болсон эмэгтэйчүүдийн хэрэг дээр олон ч зүйлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнийг 1998 оны 8 дугаар сарын 26-нд алга болсон Катина Ньюмастерийн үхэлтэй холбогдуулан хүн амны хэрэгт буруутгаж шуудал баривчилсан юм байна. За тэгээд байшинд нь нэгжлэг хийх зөвшөөрлийн бичиг яаралтай гаргуулахаар болсон. Ингээд 1998 оны 9 сарын 2-ны шөнө дунд мөрдөгчд, прокурор, түргэн тусламжийн баг, хэргийн газрын шинжээчд болон олон тооны цагдаа нар Fulton 99 рүү явж очоод тэр аимшигт байшин руу бол орсон. Цагдаа хаалга тогтсон чинь удалгүй François-гийн ээж нь хаалга онгоолгоод цагдаа нар Kendall François-гийн эцэг эх болон эгчт нь ирсэн зорилгоо хэлээд тэднийг Poughkeepsie-гийн цагдаагийн хилцс рүү хүргээд тэр хооронд байшинд нэгжлэг хийж эхэлсэн. За ингээд цагдаа нар нэг цагийн дотор гэхэд эхний цогцыг олж чадсан. За байшинг бол тэр чигт нь бүсэлж шууд хамгаалтанд авсан. За тэгээд нэлээд орой явж очсон болохоор шүнжэнгөө ажиллахын оронд өөр цайх үеэр хэргийн газарт буцаж ирж ажиллахаар шийдсэн. За Fulton 99 тоот нь ижил загвартай 2 байшингийн дунд байрлах 2 давхар ногоон өнгийн энгийн одоо тийм байшин байсан. За гаднаас нь харахад бол бусад байшингуудтай адилхан мөртлөө арай илүү одоо илэгдэж муудаад гантцсан тийм байдалтай харагдчихсан. За тухайн хороолол хаваар бол ихэвчлэн дундаж давхаргын хүмүүс оршин суудаг. За бас ойролцоох одоо их сургуулийн оюутнуудад түрээсэлдэг байрууд ч гэсэн нэлээ их байдаг. За тэгээ маргааш өглөө цагдаа нар ариутгсан цагаан өмсгөл өмсөөд өмхийн үнрээс хамгаалсан амны хаалт зүүж агаад байшин руу бол орсон. За байшин дотор тал, шал, тавилга, угаалтуур, шүүгээ гээд бүх зүйл нь хог навшоор дүүрсэн байсан. За бүр хувцснууд нь шалны одоо хоосон зайг дүргцэн бүх өрөөний хөшгөө бүгдийг нь хаацсан тийм байдалтай байсан. За тухайн байшингийн үнэр бол бүр үнэхээр одоо тэсхийн аргагүй байсан гэдэг. За тэгснээ өрөө болгонд нь тэр үнэр нь ингээд шингэцэн гудамж руу хүртэл тэр үнэр нь ингээд бүр нэвчиж гарч исэн байгаа. Нэг цагийн дотор хэдэн зуун хүн бол тэр байшингийн гадна цугларсан байсан. За угаасаа баахан цагдаа нар ирээд тэр байшинг нь бүхэлд нь одоо шар туузаар хаацсан байхаар хинч угаасаа сонирхоод шавж эхлэх нь бол аргагүй байсан баг. За тэгээд Kendall François хүн амны хэрэгээр баривчилсан мэдээ тараад эхэлсэн байсан. За хэвлэл мэдээллийн олон арван сурвалжлагчид тэр хаваар цугларч гудамж бүхэлдээ камераар дүүрсэн байсан. За бас нэмээд хохирогч эмэгтэйчүүдийн гэр бүлийн зарим хүмүүс нь ирсэн энэ аимшигтай хэрэг яаж өрнөхийг харж хүлээж зогсож байсан.
За удалгүй бол цагдаа нар дээврийн өрөөнөөс нэг цогцоос дахиад нэг цогцоос гэх мэт нэг нэгээр нь үргэлжлүүлж олсоор байсан. Зарим хүмүүс бүр гэрийнхэн заван хог навшны ялзарсан үнэр цогцсны үнэрийг төвчж чадахгүй тэр газраас явж исэн. За Kendall Francois байшин дотор бол нийт 8 цогцос байгаа гэж өөрөө хэлсэн байсан. Цогцснууд нь ялзарлын янз бүрийн шатандаа орсон байсан. Зарим нь бол бүр дээд зэргээр задрал явагдсан. Тэгээ бүр шавж үржээд тэднэр нь бол бүр ингээд өвтцсөн. Тэгснээ мэрэгч амьтнууд тэнд амьдарчээсэн гэсэн уулан бүр нь бүр ингээд хаасайгүй байсан. Цогцснуудыг байшингийн эн тэндээс олсон. За тэгээ ихэвчлэн бол хувцас эсвэл хүнжлөөр ингээд тухайн цогцснуудыг хучигдсан байдалтай байсан гэж ярьсан. За New York Daily News-д бичснээр бол цагдаа нар Fulton 99-ийн ногоон өнгийн байшинд ороход ялзарсан махны үнэрт бараг ухаан алдах шахсан гэж бол бичсэн байсан. За тэгээ мөрдөгчд цогцснуудын хэн болохыг тогтооход олон хоног шаардагдана гэдгийг бол мэдчихсэн. За бас иймэрхүү нөхцөлд нас барсан хугацааг нарийн тогтоох бараг боломжгүй байдаг. За энэ дээр бол ганц л хатуу дүрэн байдаг. Өгснээс хойш хугацаа урт байх тусмаа өхлийн цаг хугацааг тогтооход улам бүр алдаатай болдог. Тэнд цугларсан хүмүүсийн дунд бол 1996 оны 12 дугаар сард сургуу болсон Jenna Barney ээж Patricia Barn бас очсон байсан. За хатагтай Barn бол гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон зогсож исэн ч гэсэн хамгийн муу мэдээгч гэсэн хүлээж авахдаа бэлэн бас зоригтой байсан. За тэр хэлэхдээ би зүрх сэтгэлдээ аль хэдийн үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би түүнийг энэ бүх хугацаанд амьд биш гэдгийг зөнгөөрөө мэдэрчээсэн гэж New York Times-ийн сурвалжлагчид бол ярьсан. За анх очсноос хойш 5 хоногийн туршид бол цагдаа мөрдөгчд байшингаас цогцос болон нотлох баримтуудыг үргэлжлүүлж хайсаар байсан. За олон нийт бол цугларх нь бөөрч ихсэж хохирогчдын ар гэрийнхэн хайртай хүмүүсээ дурсаж зул асааж зогссон. За ингээд 9 сарын 5-нд 8 дахь буюу хамгийн сүүлчийн цогцсыг тэр байшингаас гаргасан. За тэр дундаас бол New Rochelle хотын оршин суугч 34 настай Audrey Puglisi гэх эмэгтэй цогцсыг олсон. Тэгсэн чинь тэр эмэгтэйг болохоор цагдаа дээр сураггүй алга болсон гэж огт мэдээлэлгүй байсан. Хаана яаж явж байгаад тэр байшин руу орсон гэдэг нь бол огт тодорхойгүй байдаг юм байна. За Kendall Francois өмгөөлөгчийнхөө зөвлснөөр ямар нэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж дуугүй байх эрхээ эдэлж эхэлсэн. За гэхдээ энэ хүнийг бол Poughkeepsie хотынхан маш сайн таньдаг байсан. Kendall Francois Poughkeepsie хотод 1971 оны 7 сарын 26-нд төрсөн. Тэр бол Arlington-ы ахлах сургуульд суралцаж 1989 онд төгсөх хүртлээр сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тоглодог. Өсвөр насндаа л гэхэд 1.93 см өндөртэй нэлийн тийм бэгэрхүү хүүхэд байсан. За 1990 онд айрамд элсээд Oklahoma мужийн Fort Sill цэргийн баазад үндсэн бэлтгэлээ хийсэн юм байна. 1993 онд тэр бол Dutchess County Community College-д либерал урлагийн чиглэлээр суралцж эхлээд 1998 он хүртэл хэсэг хугацаанд суралцж байсан юм байна. Баривчлагдах үеэрээ тэр бол ажилгүй байсан. За гэхдээ урд нь хит хитэн ажил хийж исэн. За жишээ нь 96-аас 97 оны хооронд гэрээс нь хитгэн милийн зайд орших Arlington-ы дунд сургуульд School Monitor буюу хяналтын ажилтан за бас өөрөөр хэлэх юм бол ингээд сургуулийн зохион байгуулагч гэж хэлж болохоор ажил хийж исэн юм байна. За гэхдээ тухайн сургуулийн багш нар бол Kendall-ийн зан айш ялангуяа охтуудад хандах хандлагт нь бол нэлээд шүүмжлэлтэй байдаг байсан. Тэгээ яадаг байсан гэсэн чинь нэг заваа ингээд охтуудын үсээр оролдох, зохисгүй онгоо энэ төр ярьж өгдөг гэх мэтээр тэдэнтэй харьцдаг байсан. За сургууль дээр бол яг тэгж Франсуагийн эсрэг гомдол тэмдэглэгдээгүй байдаг ч гэсэн сурагчид түүнд нэг хоч өгцөн байсан. За тэр нь бол өмхий гэдэг хоч байсан. Хоорондоо ярихдаа нөгөө өмхий чингэнгүүт Kendall Francois ярьж байна гэж бүгд ойлгодог болсон ба. За тэгээд энэ цагаас хойш бол өөрийнх нь нэрний өмнө эсвэл ард нь байнгын өмхий гэсэн үг хоч дагалддаг болсон юм байна. За эмэгтэйчүүд алга болж явах үеэр Francois ээж, аав, эмэгтэй дүүтэйгээ хамт тэр байшинд бол амьдарч исэн. За тэгээ гэр дотор нь алга болж исэн талаар тэд нар бол огт мэдээгүй гэж байнга хэвлэлд яриа өгөх үеэрээ дурдж исэн. За хүмүүс болохоор эцэг их нь ялангуяа ээж нь яагаад юу ч мэдээгүй байдаг вүлээ гэж бол гайхаж исэн. Франсуагийн ээж нь олон жил Poughkeepsie хотын сэтгцэн эмнэлэгт сувлагчаар ажиллаж исэн хүн болохоор бүр яаж ч бодсон ямар нэг зүйл анзаармаар юм а гэж жиг жуг ярилцж исэн. За тэгсэн чинь Франсуа болохоор ээж аавдаа дээврийн давхарт элбэнхнүүд хид хидээрээ орж ирээд өгчөж гаргаад хаяхад асуудалтай байна гэж ярьж исэн талаар эцэг их нь бол хэлсэн.
За тэгээ Франсуагийн ар гэрийнхэн өмгөөлөгчөөрөө дамжуулж дараах мэдээллийг хийсэн юм. Бид төсөөлхийн аргагүй нөхцөл байдалд орлоо. Манай хүү амь нас нь хутганы эрен дээр тулсан ноцтой гэмт хэрэгүүд үйлдсэн гэж сэжиглэгдлээ. Бид бараг бүх зүйлээ алдсан. Биднийг гэрээс хөөж гаргаж зөвхөн өмсөн хувцастайгаа гудамжинд гарсан. Хувийн орон зайд минь хүндэтгэлтэй ханднуу гэж олон нийт болон хэвлэл мэдээллийнхнээс хүсье гэсэн байсан. За ингээд Poughkeepsie-гийн цуврал алуурчин, за бас өмхий цуврал алуурчин гэсэн нэр авсан Kendall Francois 8 хүний хүн амны хэрэгээр давж заалдах ирэхгүй бүх насаараа шоронцох ял авсан юм байна. Эрх баригчид ер нь бол байшингаас нь 8 цогцос олсон ч гэсэн хохирогчдын тоон 10-аас дээш гэж таамаглалт юм билээ. 1996-аас 1998 оны хооронд эрчимтэйгээр цуврал аллах хийж эцэстээ бол тэгээд баригдаж зохих ял шийдэглээ авсан ийм нэг хүн байна. За тэр бол Wende засан хүмүүжүүлэх төвд 2014 оны 9 сарын 11-нд 43 настайдаа байгалийн жамаар нас барсан гэсэн байна. За шоронд орох үедээ тэр бол 27 настай байсан. За ингээд энэ удаагийн маш эвгүй дотор мухааруулсан дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Цуврал алуурчны талаар яриач гэжсэн хүмүүс сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. Дугаараа энэ хүртэл сонссон сонсогчид эрхийн хурууны эможи үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя.